Манай Батламал яамны дэрэгдэх Батламал ажлуудын нэгдлийн хамт олон бас богино хугацаанд сэтгэл зүрх гаргаж ажиллагаагаа сэргээх тал дээр бас тодорхой төслийг танилцуулж хөрөнгө оруулалтыг хийснээр бүгдөө өнөөдөр бас цэвэр усныхаа шугамыг шин шугам болгон шинжилж дээрэс нь бас усныхаа чанар өнөөдөр байгаа нөхцөл байдлыг бас судалж үзснийхаа дагуу илүү чанаржуулах эдсжүүлэх төр боломжоор технологиуд хангагдаж энэ ажлыг бүгдээрээ хамтдаа хийж гүйцэтгэсэнд баяр хүргэе та бүхэнд. Цаашдаа Батламалх ажлуудын нэгдлийг хөгжихэд бол Батламалх бодлогын төвшөнд оролцоотой төрөв хувийн хвшлийн хөгжлийн хэмжээд явна гэдгийг л одоо та бүхэнд онцолж хэлж байна. Энэ дээр манай зэвсэг төвшөнд ажиллаж байгаа одоо салбарт ажиллаж байгаа олон хүмүүс, олон залуучууд төслөө одоо боловсруулаад тухайн зарлагдсан цаг хвшилтэн одоо хамтран ажиллах саналаа илэрхийлж төслийн уралдаанд ороод цаашдаа шалгарсан хүмүүс нь яг тухайн чиглэлээр хамтраад ажилладаг менежмент байдаг тэр зүйл рүү ороод хэрэгтэй. Ингэж чадчихвэн манай бие бүрэлдэхүүний ар гэрт нь бас тодорхой хэмжээний орлого нэмэгдэх боломжуудыг бүрдүүлж байгаа хэлбэр болж байна гэж үзэж байгаа. Ер нь ингэж л улс орнуудын Батламал салбарын аж үйлдвэрлэлүүд одоо хөгждөг учраас бид энэ жишгээс одоо хаашаач хасаахгүй яг тэр жишгээс хаашаа явах ёстой гэдгийг одоо та бүхэндээ дуулахыг хүсэж байна.